Эдгэрлийн мантраас уухта тавтай морил. Бид өдөр тутмын амьдралдаа хэн нэгэнд гомцон гомдол, өөрийгөө буруутгах сэтгэл, харамсал тавьж явуулж чадахгүй байгаа хүн дурсамжуудыг сэтгэлийнхээ гүндтээж өөрийгөө зогсоор байдаг. Тэгвэл өнөөдөр бид байгалийн хамгийн хүчтэй цэвэрлэгч элемент болох усыг ашиглаж сэтгэлээ бүрэн угааж цэвэрлэх болно. Ус бол зөвхөн бие махбодыг угааж зогсохгүй. Энерги болон мэдээллийг шингээж сүрэг бүхнийг уусган авдаг шийдтэй. Тийм учраас энэхүү бяцлаглалыг таныг устдаа баамд хэвтэж байхдаа хийгээсэй хэмээн зориулмэллээ. Бяцлаглалыг эхлүүлэхийн өмнө баана өөртөө тааламжтай бүлийн усаар дүүргээрэй. Та баанд хэвтэх боломжгүй байгаа бол хөлөө увсан дүрээд бяцлаглаа хийгээрэй. Хэрв хүсвэл өөрийн дуртай үнэртэй давс эфирийн тус хийж гэрлээ бүдүүрүүлэн лаасаагаарай. Хэрв та баантай усанд орж хэвтсэн бол одоо бяцлаглаа эхлүүлцгээе. Намайг бяцлаглалыг удирдах эхлэхээс өмнө та бүлийн усан дотор биеэ бүрэн суллаж булчингаа зөвлөөрэй. Зүгээр л усанд хөвжихгүй мэт хэвдээрэй. Одоо усыг бүхий л биеэрээ эдэс бүрээрээ мэдэрч эхлэе. Усны жинг мэдрээ. Энэ бүлийн ус таны биеийн хүндийг өөртөө татан авч дээш хөргөн өргөж байгааг мэдрээ. Нуруу мөр хүзүүний булчингууд усан дотор яг л сул тавьсан утас шиг уусан суларч байна. Энэ хороогийн элдв бодол эгэл амьдралын жаага түрхэн зуурмартаж би зунд нөрхий. Ус гэдэг угаас ариун аршаан тул таныг яг байгаагаарт нь дутуугт нь гоочлохгүй, илүүхт нь шүүмжлэхгүйгээр хэлхэндээ зөөлөн тэрэн авч байна. Яг л ээжийнхээ үр дээр эрхлэн хитэх шиг, яг л их дэлхийхээ дулаан хөвлөд даатгагдах шиг. Та юунд ч санаа зовх хэрэггүй. Ус таныг бүхлээрт нь түшин тулж байна. Одоо нүдэн найд энэ нандин мэдрэмжийг сэтгэлийнхээ гүнд мэдрээ. Энэхүү бүлийн усан дотор гадаад ертөнцөөс тасарсан чимээ орчинд хэвтгэн яг хийхэд анхны тэр халуун илгэнд үүвэлэгдэн бүмэд үнэмлэхий амар амгалан. Та одоо хамгийн нүмертэй дулаан газартаа байна. Иргэн тойронд таныг бунтах ямар ч аюул байхгүй. Таныг шүү хэн шалга. Амьдралын элдв үүрэг хариуцлага үршир дуусахгүй ажлуудч энд үл хамаарна. Та зөвхөн өөрийнхөө дотоод энергиэд өөрийнхөө халуун эм дулаан элч дундаа их тэрэлтэнд байгаа мэт зөнгөрөн хэвтэн. Арсны нүх сүв бүхэн биеинд ширхэг ус бүр энэ ариун усыг шингэн авч дулаан элчийг нь яг л
харшаан мэд гүн рүүг нэвтрүүлж байгааг мэдрээ. Усны зөөлөн хийнэл таны зүрхний цохилттой авч буй амьсгалтай нэгэн урсгалд нийлж сэтгэлийн бөглөө булчингийн зэнгэрабрийг айсаараа элбэн усгаж байна. Та одоо энэ дулаар шаанд бүхий л биеэр усгаж их дэлхийн ивэлд бүрэн даатгагдаж бүрэн хамгаалагдсанаа мэдрээр. Танд айх зүйлүүгүй. Та одоо хамгийн аюулгүй нүрд байна. Цээж дөрвөн маш гүнзгий амьсгал авъя. Яг л таны бүрхэн байгаа энэ тайван байдлыг усны дулаан элчийг амьсгалаараа дамжуулан биеийнхээ гүн рүү уушгийнхаа мохорт сорон авч байгаа мэд маш уртаар амьсгалаа. Тэгээд амьсгалаа маш алгуурхан удаан гिचэн гараарай. Гаргахдаа өдрийн турш мөрөн дээрт нь дарж байсан тэр их ядаргаа хинт ч хэлж чадаагүй доторт нь хороосон гомдол цээж ихт нь давчдуулж байсан. Тэдгээр хүнд бодлоодыг амьдралынхаа бүхий л асуудлаа гаргаж буй амьсгалтайгаа хамт арсныхаа нүхсүү бүрээр шахан гаргаж байна гэж төсөөлье. Тэр хүнд бодлоод таныг олон хоног зовоосон шийдэгдээгүй асуудлууд сэтгэлийн гүнд хургасан ус бүгд энэ ариун усанд угаагдж байна. Одоо яг энэ агшинд арсны нүхсүү бүхэн нэгдэж дотор төгжигдсэн тэрхүү сүрэг нэрэг занглаа бүхэн биеэст нь садран гарч усан давар удаанд замархан уусж байгаар төсөөлье. Таны биеэс гадагшилж буй тэр хүнд оргисон бүхэн баантай усанд уусан өнгөгүй болон хуурж байна. Энэ урсгал донд бие болоод сэтгэлд нь уужран тунгалагшгийг хорм хормоо тэрээрээ. Яг л цээжин дээрт урт удаан хугацааны турш тэглэж амьсгалыг давчдуулж исэн тэр хүнд бул харч болоо зүрхнээс нь хохрон унж байгааг төсөөл мэдрээ. Тэр хүнд чулуу биеэс нь салж баантай усны роллуурхан живж чадахыг танаас холдон утгахыг сэтгэл дотроо харъя. Чулуу доошлох тусам таны цээж уужирч амьсгалт нь өнгөрч байна. Таны дотор одоо л нэг цээж дүрэн учирч байна.
Хийхивлээд байсан шигэ та одоо бүрэн амраад бит нь яг л усны мандал дээр жингүйд хөөх мэт өнгөрчээ. Өдөр тутмын элдв бодол, гомдол, асуудал бүхэн угаагдаж яг л хийхивлээд дөнгөж мэндэлж буй тэр агшны шинхэн цэвэр ариун бодголтой эргээд ирэх шиг тийм дулаахан мэдрэмжийг авч байна. Танд ямар ч чаавалцсангүй. Та зөвхөн өнөөлөхий амар амгаландаа л үлдлээ. Одоо цээж дүүрэн гүнзгий амсгалаваад баан тавсруу галгуурхан шумбан оръё. Та усан доторх энерггүй энэ бүдэг харанхуй дундаа гадаад ертөнцөөс бүрмсэн тасарлаа. Танд зөвхөн өөрийн зүрхний зохилд миний дуу хоолой сонсогдож байна. Одоо энэ тусгаарлагдсан орон зайд өөрийнхөө үнэн рүү мөнгөцгөө. Тэнд биеэс салж амжаагүй. Харсны гүндүүлсэн тэрхүү сөрөг энерги хуучин шарах бүхэн хинт ч хэлж чадаагүй дотроо хавдараад нуужсан. Хүндүүр гондол бүлээн усанд хэрхэн уусан задрахыг харъя. Тэдгээр сөрөг энерги таагүйд орсонч сэтгэлийн шарах бүхэн усан дагуур та мэд хөвөн одож энэ урсгалд бүрмөсөн шингэж байна. Сөрөг энерги бүхэн услаа өнгөгүй болж сарна. Одоо толгой авснаас салгуурхан гаргаж цоо шинээр амсгалъя. Яг л ихий хөвлөгөөс дөнгөж төрсөн ямар ч гим хоргүй цэвэр ариун нэрэмэд та одоо бүрэн шинжлэхлээ. Саяхан тэрхүү бодлоод вагдад алга болсон хөнгөн хоосон биеттэй одоо цааш ирж хүч түрэн орж ирж байгааг мэдэр. Дотоо сэтгэл рүүгээ дахиад нэг үнгийж харъя. Одоо сэтгэлд яг л зуны борооны дараах тэнгэр шиг уужуу цэлмэг болсон байна. Одоо таны дотроос бусдыг хайрлах зөөлөн сэтгэл өөрийгөө уучлах ухаарл ундран гарч байна. Сайн сайхан руу тэмүүлэх тэрхүү цааш ирж хүч таныг бүхэлдэн дүүргэж байгаа одоо мэдрээрэй. Та бол энэ дэлхийн хамгийн нандин цааш бодгайл. Таны бодол тунгалаг, таны үйл цагаан, таны зам гэрэлтэй байна. Та одоо цааш нэр эрг хүчрэхийг нэгэн болон төрлөө.
танд амьдралыг урдийнхаас илүү хайрлах, илүү сайхнаар бүтээх агуу хүч байна. Яг одоо энэ орон зайдаа чин сэтгэлээс өөртөө өрөөлд одъё. Миний хуулаг даган өөртөө өрөөлөргөөрэй. Өнөөдрөөс эхлэн миний алхах алхам бүр итгэлтэй, амьдрах өдөр хоног бүр минь гэрэлтэй байх болно. Зарсан зам минь саадгүй, үйлс бүхэн минь ундарч байг. Надад ямар ч шуурганд үл хугарах агуу хүч, урагш тэмүүлэх дундаршгүй эрч хүч байна. Би эрүүл байна. Би хүчирхэг байна. Би амьдралынхаа эзэн болсон. Надад одоо ямар ч саадыг давах уужуу хаан дундаршгүй их эрч хүч байна. Би өөрийнхөө амьдралыг хамгийн сайхнаар бүтээх бүтэн заяатай хүн. Та энэ сайхан мэдрэмж, энэ эрч хүчээ дотроо бүрэн хадгалаад усандаа хэсэг хөвтөж ажраарай. Одоо ааж мажмаар би иргэн мэдрээ. Хөл гараа би хөдөлгөөнийг алгуурхан сэргээе. Таны ухаан санаа цэлмэж биет хэвийн төлөвтөө цоож эрч хүчтэйгээр эргэж ирлээ. Уснаас гараад баантаа усаа урсгах үед таны сүрэг нэрэг устай хамт бүрмсэн одох болно. Өнөөдөр өөрийнхөө төлөө цаг гаргаж сүрэг нэргээ угааж өөрийгөө амраасан өөртөө чин зүрхнээсээ талархаарай. Та маш том алхам хийлээ. Одоо бяцлаглаас аажмаар иргэн ирж бүрэн бэлэн болсон үедээ нүдээ зөөлнээр сэтгэлд нь үргэлж энэ тэнгэр шиг уужуу цэлмэг байг. Та сайхан амраарай.